Хэрхэн борлуулалт түгээлт бүртгүүлэх вэ? Масууцыг эмээн рүү орон эхлэх товчийг даран бүртгэлээ үүсгэнэ. Борлуулалт түгээлт хийх бол нийлүүлэлт гэсэн төрлийг сонгоорой. Бүртгэлээ үүсгэн нэвтэрснийхээ дараа хамгийн түрүүнд тохиргоогоо тааруулна. Тохиргоо цэсний нэмэлт тохиргоо хэсэг рүү орон захиалга авах чекбоксыг чиглэн хадгалах товчийг дарна. Борлуулагчийн үлдэгдэл хадгалах салбараа салбар хэсэг рүү орон салбар нэмэх товч дээр даран шинэ салбар үүсгэнэ. Салбараа үүсгэснийхээ дараа борлуулагчийнхаа ашиглах төхөөрөмжөө пост төхөөрөмж хэсэг рүү орон мөн адил шинэ пост нэмнэ. Тохиргоогоо хийж дуусны дараа борлуулалтын ажилтнаа ажилтан цэсний ажилтны жагсаалт хэсэг рүү орон ажилтан нэмнэ. Ажилтан нэмэх зааврыг энэхүү бичлэгнээс үзээрэй. Ажилтны бүртгэл орсны дараа бараа цэсний барааны жагсаалт хэсэг рүү орон бараагаа бүртгэнэ. Бараа бүртгэх зааврыг энэхүү бичлэгнээс үзээрэй. Бараагаа бүртгэсэн бол премиум багцын төлбөр төлөн бараа менежмент зэсийг ашиглах эрхтэй болно. Ингэснээр та агуулгах болон борлуулагчийн барааны үлдэгдлээ барааны үлдэгдэл дэлгэцийн импорт хэсгээр оруулах боломжтой. Барааны үлдэгдэл оруулах зааврыг энэхүү бичлэгнээс үзээрэй. Агуулгаас борлуулагчийн салбар руу барааны үлдэгдлээ бараа менежмент зэсний барааны хөдөлгөөн хэсгийг ашиглан шилжүүлэх боломжтой. Бараа материалын хөдөлгөөний зааврыг энэхүү бичлэгнээс үзээрэй. Бараа материалын хөдөлгөөн хийсний дараа барааны үлдэгдэл цэс рүү орон үлдэгдэл нэг журтаг нийт үртгийг харах боломжтой. Захиалга болон түгээлтийн борлуулалт хийх зааврыг энэхүү бичлэгнээс үзээрэй.